За, телевиз үзэгчдийн орой амгаланг айлтгая. Өнөөдрийн манай дуустгүй яриа нэвтрүүлэг эхэлж байна. Юуны өмнө оролцож байгаа зочдоо танилцуулъя. Өнөөдрийн манай нэвтрүүлэгт Хажидмаа Өрхийн эмнэлгийн холбооны гүйцэтгэх захирал Хажидмаа, Ганбаатар үйлдвэрчний хэвлэлийн ерөнхийлөгч, за Ламбаа сайд оролцож байна. Эрүүл мэндийн яамны сайд, оюун гэрэл, эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан мэрэгжилтэн байна. Гишүүн Батбаяр гишүүн, Сайхан самбуу гишүүн байна. За их хурлын гишүүн, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн Алтан гэрэл оролцож байна. За Ганбаатар эзэдийн холбооны гүйцэтгэх захирал Ганбаатар оролцож байна. За эмч Болцайхан эмч оролцож байгаа. Тэгээ Болцайхан эмч бас одоо сайдын зөвлөлийн гишүүн гэдэг утгаараа энэ чиглэлийн асуудал ярихад бол их оролцож санал бодлоо солилцсон юм а бидэнд. За тэгэхээр оролцож байгаа оролцогчдоо хараад ерөнхийдөө ямар сэдвээр ярих гэж байгааг гадралж байгаа болов уу гэж бодож байна. Өнөөдөр бид эрүүл мэндийн салбарын асуудал, тэр дундаа эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинжилгээний асуудлыг ярих гэж байна. Өнгөрсөн хавар манай нэвтрүүлгээр баг энэ зочид бүгд байсан байх гэж бодож байна. Эрүүл мэндийн салбарын цогц шинжилгээний тухай яригдсан. Эрүүл мэндийн салбар хаана алдаад байна уу, хаана унаад байна уу, юу нь болохгүй байна уу, тогтолцоо нэр нь ямар гажигтай байгаа юм, яаж засах тухай их олон талаас нь ярьсан, олон санал гарсан. За тэгээд тухайн үед бол Ламбаа сайд бид одоо хуулийн шинчилсэн найруулгын төслүүдийг өргөн барьнаа. Эрүүл мэндийн тухай хууль, эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд бол бид шинчилсэн найруулга хийн. Ингэж одоо шинчилсэн найруулга хийснээр бол бидний одоо төрүүчийн нэвтрүүлгээр яригдсан алдаа дутагдлуу засагдах тухай тийм ээ. Мөн одоо энэ салбар өөрөө урагшаага ахих тухай ингэж ярьсан байдаг. Тэрний дагуу саяхан одоо улсын их хурлд эрүүл мэндийн даатгалын хуулийн шинчилсэн найруулгыг өргөн баригдсан. Эрүүл мэндийн тухай хууль мөн одоо шинчилсэн найруулгаар өргөн баригдсан. Тэгэхээр манай энэ нэвтрүүлэгт оролцож байгаа хүмүүс бол ерөнхийдөө энэ хуулийн шинчилсэн найруулга ямархуу байдлаар засгийн газраас гараад ирвэ гэдгийг бол гадралж байгаа. Телевиз үзэгчдэд зориулаад Ламбаа сайдыг би энэ өнөөдрийн ярих эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог шинжлэх тухай тийм ээ. Энэ эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинчилсэн найруулгын гол үзэл баримтлалыг одоо хэлж өгөөч гэж хүсмээр байна. Маш товчхон яг яаж өөрчлөгдөх тухай одоо хэлж өгнө үү. За баярлалаа. Телевиз үзэгчдийн нөрөн марамглан айлтгая. Эрүүл мэндийн яам Монгол Улсын засгийн газраас дэмжлэг авч засгийн газраас улсын хурал 5 хууль өргөн барьсан. 2 нь одоо өнөөдөр улсын хуралд хэлцэгдэж байна. Эрүүл мэндийн иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, эрүүл мэндийн тухай хууль. Эрүүл мэндийн тухай хууль, иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийг зэрэг оруулж байгаа нь бол энэ хоёр хууль яг салшгүй холбоотой учраас хамт оруулсан. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын хуулийн ерөөсө барьсан зарчим маань бол нэгдүгээрт заавал даатгал, нэмэлт даатгал гэдэг хоёр юмыг л холчлох гэж байгаа. Хуучин хууль маань бол заавал даатгал, сайн дурын даатгал гэдэг одоо ингээд чи даатгалд орж болно, орохгүй байж болно гэдэг ингээд эрх өгсөн учраас өнөөдөр Монголын 400 гаруй мянган хүн эрүүл мэндийн даатгалгүй явж байгаа. Нөгөө засгийн газраас одоо өнөөдөр улсын хурлаар оруулаад батлагдсан хүний хөгжлийн сангаас эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй байгаа 400 мянган хүний эрүүл мэндийн даатгалыг төхөн төлж байгаа тохиолдолд даатгалд хамрагдахгүй хүн гэж байхгүй болчихж байгаа. Яг энэ утгаар нь бол цаашдаа бүх хүн эрүүл мэндийн даатгал заавал даатгуулна гэж хуульчлаад нэмэлт даатгал гэдгийг гаргаж ирж байгаа. Нэмэлт даатгал гэдэг нь бол хувь хүн өөрийнхөө тэр өгч байгаа даатгал дээр нэмээд өөрөө хувийн одоо даатгалыг санхүүжилтэд нэмэгдүүлж болно гэсэн үг. За энэний харилцааг нь зохицуулаад өгсөн. Нөгөө талаасаа энэ 2010 оны 1-р сарын 1-ээс эрүүл мэндийн сайд, нийгмийн хамгаалалт хөтөлмөрийн сайд, сангийн сайдын одоо хамтарсан тушаалаар батлагдсан тарифуудыг нөгөө эрүүл мэндийн даатгалын хамрах хүрээг өргөтгсөнийг хуульчлах гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол зөвхөн ороор хэвтэн эмчилүүлэхийг санхүүжүүлсэн санхүүжилт одоо өнөөдөр энэ хуулийн дээр бол 7 төрлийн санхүүжилтийг даатгалаас ихээр оруулж байгаа. Эмнэлэг тэвтэгт нь даатгал санхүүжүүлнэ.
гэрээр эмчлэгтэн даатгалаа санхүүжүүлнэ, амбулаторид үзүүлэхтэн даатгал санхүүжүүлнэ, онш шинжилгээ хийлгэхтэн даатгал үйлчилнэ, нөхөн сэргээлт хийхтэн даатгал үйлчлэгтэн, аршаан сувлалд явахтэн даатгал үйлчилнэ, хамгийн сүүлд өндөр өртөгтэй эмчилгээ хийхэд даатгал төлдөг гэсэн ийм 7 төрлийн ямиг энд одоо хуульчлах гэж байна л да. Энэ хуульчлагдсан тохиолдолд бол нөгөө даатгалын мөнгө чинь бол нөгөө төлөвлөгөөт эдийн засаг гэдэг шиг орон санхүүжүүлэхээс болоод оншийн бүлгээр санхүүжүүл. Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан оншийн бүлгийг 7 төрөл дээр 117 оншийн бүлэг тогтоогдсон байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр зүрхний мэс засал хийх юм бол тэдэн төгрөг, нохролгоо мэс засал хийх юм бол тэдэн төгрөг, дотрын эмчилгээ хийх юм бол тэдэн төгрөг гэх тарифын тогтоогоор төрлийн тогтоож байгаа байхгүй. Цаашдаа бол Монголын эрүүл мэндийн салбар яг энэ хууль батлагдсаны дараа 117-оор нь 250 оншийн бүлэг болгочихтол Монгол улс бол ер нь бол бүх төрөл нь хамаарагдаад эмчилгээ онцлогоогоор явна гэдэг. Даатгал өөрөө эзэндээ хүрсэн. Нөгөө талаас эмнэлэг хөгжүүлэх бодлого руу явах гэдэг байхгүй. Өөрөөр хэлэх юм бол одоо өндөр мэс засал хийж байгаа эмнэлэг бол тэр мэс засалдаа авах хүртэх нь нөгөө даатгалын мөнгө нь 600 мянга, 700 мянга гэж байгаа учраас тэр чиглэл рүү эмнэлэг хөгжинэ л гэсэн. Одоо бол яадаг вэ гэхээр ерөөсөө өндөр өртөгтэй мэс засал хийсэн ч дотрын эмчилгээгээр гівтсэн ч яг адилхан орон санхүүждэг тогтолцоо шүү дээ. Манай даатгалын хууль. Зүгээр л орных нь мөнгө өгчдөг. Жишээлбэл 3 дугаар шатлалын эмнэлэг 214 мянга, 2 дугаар шатлалын эмнэлэг 170 мянга гэдэг ингээд тогтоогдсон ийм тарифтай явсан байхгүй. Одоо 1 сарын 1-ээс эхлээд манай болд сайхан эмч мэс засал зүрх судасны мэс засал хийхэд 670 мянгаыг авна гэсэн үг шүү дээ. Тэгвэл мохролгоо мэс засалд орсон хүн бол одоо 20 юм уу 30 мянган төгрөг ингээд ялгаатай тогтоогоод өчөж байгаа аншийн группээр даатгалын тогтолцоо явах гэж байгаа маа. За энийн дээр бол хэдэн том шинжилгээд орсон. Жишээлх юм бол өөрөөр хэлэх юм бол одоо өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ гэдэг нь юу гэсэн үг юм? Энэ гадаад руу энэ хүмүүс ч урсаад яваад дуусч байгаа байхгүй. Тэгвэл өнөөдөр өндөр өртөгтэй тэр мэс засал дээр тэр даатгалын сангаас өндөр өртөгтэй мөнгө өгдөг энэ тогтолцоог нь бүрдүүлж өгөх. Энэ хуулиураа гаргаж өгч байгаа. Эрхийг нээж байгаа. За нөгөө талаас нь нэлээд маргаан усгиж байгаа юм даатгалын тогтолцоог өрчиж байгаа шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол өнөөдөр нийгмийн хамгаалалт хөтөлбөрийн яамны харьяанд нийгмийн даатгалын ерөнхий газрын тэтгэврийн болон одоо даатгалын 5 тогтолцоонд эрүүл мэндийн даатгал хамт яваад явагдсан. Энийг одоо өнөөдөр эрүүл мэндийн даатгалын салгаж бие даалгах гэж байгаа. Яагаад гэвэл тэтгэвэр мэтгвэр одоо энэ халамжийн тогтолцоо чинь улсаас өгсөн мөнгийг тараагаад өгдөг тогтолцоо. Эрүүл мэндийн даатгал гэдэг бол хүний хувийнх нь хураагаад авсан мөнгийг үйлчилгээ болгодог тогтолцоо. Эмнэлгийн үйлчилгээ болгож өгч байгаа шүү дээ. Тийм учраас өнөөдөр эрүүл мэндийн даатгалын байгууллага гэдэг бол бие даагаад өнөөдөр энэ болд сайхан эмчийн эрүүл мэндийн эмнэлгийн тусламж үйлчилгээг худалдаж авна гэсэн үг байхгүй. Худалд нэг худалдан авах чинь тогтолцоон шилжүүлнэ гэдэг бол эцсийн эцэст хамгийн чанартай эмээг л даатгалын мөнгөөр худалдаж авна. Өөр харилцаа байхгүй болгож өгч байгаа. Тийм учраас бол эрүүл мэндийн даатгалын энэ хууль бол нэлээд тийм шин харилцааг бий болгох гэсэн ийм л одоо хуулийн төсөл орж байгаа л гэж ингэж ойлгож байгаа. Тэгээ манай улсын хурлын гишүүд ч гэсэн энэ хэлцүүлэг явцад их олон санаанууд нийгмийн бодлогын байнгын хорон дээр гарсан учраас их боловсронгуй болох хөшөө сайн болох байх гэж ингэж үзэж байгаа. За ойлголоо. Тэгэхээр ерөнхийдөө бол за даатгал бол заавал даатгалыг болох юм байна. Заавал даатгалаа төлнө. Тэгээд нэмэлтээр даатгал өгж болно тийм үү? Тэгээд нэмэлтээр даатгал өгсөн хүнд ямар давуу тал үүсэх? Нэмэлт даатгал гэдэг нь бол одоо хоёр янз л да. Заавал даатгал гэдэг бол нөгөө өөрөөр хэлбэл бүх хүн даатгуулсан байж байгаа. Тэгтэл үндсэн хуулиар олгогдсон нөгөө хүмүүнлэгийн зарчмаараа өвчлөөгүй хүнийх нь мөнгө нь өвчлсөн хүн рүүгээ шилжиж ашиглагддаг ийм хүмүүнлэг тогтолцоо шүү дээ. Энэ цөөхөн амбалтай Монгол улсын хувьд бол нөгөө нэмэлт гэдэг нь бол хинч халдчихгүй дархан хэрэгтэй даатгал байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл захим хэлбэрээр тэрийг нэлгээ карманда хийсэн эрүүл мэндийн даатгал гэсэн үг шүү дээ. Тэр хүн бол хаанч утсан тэрийгэ хийгээд аль жимлэгт тусламж үйлчилгээ авах тэр боломжийг бүрдүүлсэн заалтуудыг оруулах гэж байгаа. Энэ бол ирээдүйн руугаа ерөөсөө манай даатгалын тогтолцоо тэр заавлан ч гэсэн тэр захим хэлбэр рүү явна гэсэн. Хаанч утсан энэ карта хийгээл үйлчилгээнд орчдөг тогтолцоор явахын тулд хийж байгаа. Өнөөдөр би яагаад энийг бид хийж чадахгүй байгаа вэ гэхээр нөгөө заавал даатгалын мөнгө нь би миний мөнгө жишээлх юм бол хэн нэгэн аваад хэрэгэлсэн байхад би үйлчлүүлэх хэрэггүй болчих гээд байгаа байхгүй. Тийм учраас